Өнөөдөр бид Ирланд буюу Хэллоуины эх нутаг, эртний Кельтүүдийн Самхан гэж нэрлэгддэг газрын тухай, тэдний соёл том нөлөөтэй маш эртний нэгэн сүнсний түүхийн тухай ярих бол. Үүний тухай өнөөдөр ярьж чадах зүйл маань асар том далайн ердөө ганц тусал төдий. Эхлэхээс өмнө нэг зүйлийг та төсөөлөд үзээрэй. Та шөнө гэрлүүгээ ганцаараа алхаж яв. Тэнгэрт хавирган сар харагдан, сар хурдан нүүж үүсийн цаагуур орж гарч үзэгдэн. Агаар чигтээ нойтон навч болон яндангийн утааны үнэр хангал. Иргэн тойрон нам хүм зам дээр ганц ч маши алга. Та мухар сүсгтэй хүн биш ч гэсэн энэ уур амьсгал нилээд жихүүд сүрмээр бөгөөд аль болох хурдан гэртээ арихыг хүсэж байна. Замын хажууд шороон дов харагдах ба дээр нь ганц мод ургаж. Олон жилийн турш салхин цохилсны улмаас мөчрүүд нь нэг зөвлөө сарвайж яг л гараа сунган байгаа мэт харагдана. Тэгтэл та ямар нэгэн зүйл олж харна. Модон дээр нэг дүрс сууж байх өгөөд мөнгөлөг цагаан даашинзан салхинд намирна. Тэр энгийн хүнээс өндөр нэг мөрөн дээгүүрээ унтсан урт цагаан үсээ самнан суухаж. Сам барьсан хуруунууд нь урт нарийнхан самны шүдэн дээр сарны бүдэг гэрэл тусна. Та ширтэж болохгүй гэдгээр мэдж байгаач харцаа салгаж чадахгүй. Ингээд түүний нүд дээш өргөгдөн тантай харц тулна. Тэр зөвхөн таныг биш, таны амьд болон нас барсан бүх төрөл төрөстийн сүнсийг нэрт ширтэж байгаа мэт санагдана. Танд амаа ангааж амьсгаа авахтуудын уг цалуулдна. Гэтэл гинэд түүний ам аимшигтайгаар ангааж гинэтхэн хашгирна. Тэр мөчид та нэг зүйлийг ойлгох нь ямар нэгэн аимшигтай зүйл тохиолдох гэж байна. Хин нэгэн үхэх гэж байна гэдгийг. Учир нь таны сонссон зүйл бол Банши хэмээх сүнсний орилох дуу байсан. Тэр бол үхлийг зөгнөгч, үхлийг урьдчилан мэдэгдэгч. Түүний орилохыг сонссон үед үхэл аль хэдийн зайлшгүй болсон байдаг. Ирландын өнсөг боломборт Баншигийн тухай хэдэн зуун, магадгүй хэдэн мянган дүүхвэ. Өнөөдөр бид тэдгээрээс цөөхөн хэдийг нь авч үзнэ. Хэрв энд Ирландд байгаа сонсогч байгаа бол танд илүү ойр байж мэдэх. Энэ түүх Ирландын баруун хэсэгт орших Коннимарагаас гаралтай. Энэ нутаг сүрлэг зэрлэг байглаар алдартай. Тэнд ганцаараа байх нь дэлхийн хамгийн сайхан мэдрэмж байж болно. Эсвэл байгалийн хүчинд бүрэн захирагдсан санагдж болно. Энэ удаагийн түүхийн гол дүр бол Уна. Унагийн гэр бүл нэгэн үеийн өмнө Америк нэгдсэн улс руу нүүсэн бөгөөд аав нь түүнийг өөрийн өссөн нутгийг үзүүлэхээр Ирланд руу авчирчээ. Тэд эхлээд алдарт цагаан Коннимара одоо морьтыг үзсэн. Дараа нь авга ах нь түүнийг жижигхэн цагаан заваараа далайн эрэг орчмоор аялуулжээ. Уна болон үеэлүүд нь мөсшиг хүтэн Атлантын далайд үсэрч орсон байна. Дараа нь загсны шүл болон шинтхэн хясаа эдцгээж. Тэд литрээр нь цай уусан байна. Эхний орой галын дэргэд сууж байхад өвөө болон нагц эгч нар нь нутгийн домгуудыг ярьж өгчээ. Үлгэр домогт өгүүлдэг хүмүүсийн тухай, Пука гих дүр хувиргадаг нохоо төстэй амьтны тухай, толгойгүй морьтой дуулааханы тухай, тэгээд мэдээж Баншигийн тухай түүхүүд эхэлжээ. Салхи модны мөчрүүдийг цонх руу савчуулж байх цуур тэд аимшигтай чарлахтуу намирсан цагаан үс, түүний дараа заавал ирдэг үхлийн тухай ярьцгааж. Мэдээж Уна айсан. Гэхдээ тэр үнийгээ харуулахыг хүсээгүй. Гэвч гэр бүлийн байшин нь ферм дээр байрладаг хөршөөсөө аслагдсан газар. Хамгийн ойрын хот хүртэл хэдэн милийн зайтай. Уна бодолд автаж суухт нь аав нь тоглоомоор хөлийг нь алгадахад тэр цочин үсэрч. Ийм айсан царай гарах хэрэггүй дээ гэж аав нь хэлв. Аав нь инээмсэглэж байсан ч охин өвөөлөгөө харахад нүдэн огт инээмсэглээгүй байлаа. Үүнээс хэд хоногийн дараа Уна дээд аврахын зочны өрөөнд унтаж байв. Тэр шөнө бараг тас харахгүй байсан юм. Зөвхөн хөшөөний завсраар бүдгхэн цэнхэр гэрэл нэвтэрч байлаа. Салхи намдсан байв, гадаа юр бусын намгүй. Тэгтэл гинэд цонхон дээр хин нэгэн зөөлөн тогших чимээ гарлаа. Уна хүнжилдороо хөлийнхөө хуруу хөмхөв, модны мөчрөл биздэй гэж өөртөө хэлв. Ихтэй салхи байхгүй байсан. Гадаах моддын сүүдэрч хөдөлгөөнгүй байлаа. Дахин цонх тогших чимээ сонсогдов. Уна эргэж уцаа шалгаж. Цаг нь 3 цаг 33 минут болж байлаа. Энэ бол шулмын цаг. Олон домогт хамгийн аюултай мөч гэж ярьдаг цаг. Харин тогших чимээ дахин сонсогдов.
Энэ удаа хөшигний завсраар ямар нэгэн нүд гэлсхийн өнгөрөхийг тэр харсан байна. Уунагийн зүрх бараг зогсох шахав. Гэвч аавынхын үг толгойд нь сонсогдов, айсан царай гаргах хэрэггүй. Тэр зориг гарган хүнжлээ хулан босч цонх руу гүйлээ. Заамдаа тэр өөртөө юу ч байхгүй гэж шивнэ. Ингээд цонхны өмнө очоод гүнзгий амьсгаа аван хөшгөө айжмаар татлаа. Харин энэ мөчөд цонхны шилэн дээр хин нэгний нүүр өөдөөс нь харж байх нь тэр байлаа. Гэвч тэр дээд давхарт байсан тийм өндөрт хүн байх боломжгүй. Цасан цагаан арьс гантиг чулуу шиг тойлохоор нүднээс нь нулимс урсаж байлаа. Тэр царай үзэсгэлэнтэй атлаа амьшигтай. Ууна өөрийгөө одоо хүртэл зүудэлж байгаа гэж бодлоо. Тэр гараа сунган шилэнд хөрөв. Магадгүй хөрмөгцөө тэр дүрс алга болно гэж найджээ. Гэвч хуруу шилэнд хүрсэн тэр агшинд эмэгтэй ам асар томоор ангаа. Өнөөх дүрс шуудалхан л хашгирсан байна. Хүнийх гэхэд дэндүү аимшигтай. Яг тамийн хаалга нэгдэж байгаа мэд. Уунагийн хийснээр бол тэр үнээс цааш юу ч сандаггүй. Түүний дараагийн дурсамж бол аав нь дээрээс нь тонгоож байгаа дүр зураг, зүгээрдээ бүх зүйл зүгээрдээ хонгор минь гэж аав нь хэлж байв. Гэвч Ууна хожим иргэн бодоход аавынх нь нүд тис өөр зүйл хэлж байсан. Түүний нүдэнд айдас дүүрэн байж. 3 хоногийн дараа Ууна болон аав нь Дублиний нисэх буудлын дээр байлаа. Тэд гэрлүүгээ буцахаар онгоцоо хүлээж байсан юм. Харин тэр үед аавынх нь нутас дуурчээ. Үүнээс олон жилийн дараа Ууна тэр дуудлага ямар утгатай байсныг ойлгосон. Магадгүй аав нь Баншигийн орилсон тэр шөнөөс хойш яг энэ дуудлагыг хүлээж байсан байх. Утасны цаанаас муу мэдээ ирсэн байв. Уунаг заваар зугаалуулж байсан авга ах нь далайд гинтийн шуурганд өртжээ. Зав нь хөмөрсөн байна, тэр живж нас барсан. Цогцыг нь хизээж олсонгүй, түүнийг тэнгис залгижээ. Яг л өмнө нь олон зуун Ирланд далаачдыг залгисан шиг. Охины цонхон дээр харсан нулимсанд норсон Баншигийн царай Уунагийн ой тойнд өнөөдрийг хүртэл үлдсэн гэдэг. Харин одоо дараагийн түүх рүү орцгоно. 1830 онд Сир Джон Барингтон гэхэр өөрийн дурсамж номоо хэвлүүлжээ. Номон дээр гарч буй түүх 1801 онд болсон гэж тэмдэглэгдсэн байдаг. Тэр үед Ирланд Британий колонийн захиргаанд бүрэн орсон үе байлаа. Тухайн үеийн ерөнхий командлагч Дублин цайзад сүрлэг хүлээ авалт зохион байгуулжээ. Тэр үдшилтэд оролцогчдын дунд номоо бичсэн Барингтон болон түүний эхнэр байлаа. Шөнийн 2 цаг 30 минутын орчинд Барингтон нэгэн чимээнээс олж сэржээ. Тэрийн тухай өөрийн дурсамжиндаа ингэж үтсэн байдаг. Би чагналаа. Эхэндээ богино зайтагаар давтагдан сонсогдов. Энэ нь хүний дууч биш, хөгжмийн зэмсэгч биш байна. Ямар ч хоолойноос илүү намуухан атлаа, ямар ч хөгжмөөс илүү хачин сонсогдож байв. Агаарт яг л хөвж байгаа мэд. Яагаад гэдгийг мэдэхгүй ч миний зүрх хүчтэй дэлсэж эхэлсэн. Чимээ улам гонигтай болж бараг алга болох шатлаа суларч. Гэтэл гинэд өнгө нь өөрчлөгдөв. Яг хин нэг нь төвчгэн аргагүй өвдөлт мэдэрсэн мэт. Барингтоны бүх мэдрэлэн жижирж байгаагаа мэдэрсэн. Энэ бол байгалийн дуу биш вэ? Хаанаас гарч байгааг нь ойлгох аргагүй. Баншигийн тухай олон түүхэнд ийм зүйлүүд олон гардаг. Үнэг эсвэл шар шувууны дуу шиг гэхдээ нэг чиглэлээс биш. Хаанаас ч сонсогдоно. Яг л бүх талаас зэрэг ойртож байгаа мэт. Удсанчгүй Барингтоны эхнэр нь Сэрв үйлчлэгч эмэгтэйч сэрж. Гурвуулаа хамтдаа чимээг чагнан суулаа. Тэгтэл дуу дахин өөрчлөгдөв. Энэ удаа үг хэлж байгаа нь сонсогдов. Нэг нэрийг дахин дуудана. Энэ бол Росмор гэх үг байлаа. Үйлчлэгч тэр даруй айсандаа өрөөнөөс цогтон гарав. Барингтон ч гэсэн айж байсан ч өөрийгөө тайвшруулахыг оролдов. Маргааш урт зам туулж гэртээ харах ёстой. Тиймээс магадгүй үдшилгийн нөлөө байх. Магадгүй архины нөлөө байх. Бид хэд сүжигнэж байна гэж бодон унтахыг хичээж. Өглөөний 7 цагт хүчтэй тогших чимээнээр тэр сэрв. Хаалганы цаанаас аимшигтай мэдэрсэн аж түүний найз Росмор нас барсан байна гэж. Хамгийн жихүүдс хүргэн зөөлөн түүний нас барсан цагийг албан ёсоор 2 цаг 30 минут гэж тэмдэглэсэн байж. Энэ нь яг л Баншигийн дууг сонссон цагтай давхцжээ. Баншигийн тухай нэгэн онол байдаг. Зарим хүмүүс түүнийг хүчирхийллийн золиос болж амиа алдсан эмэгтэйн сүнс гэж үздэг.
Тэр дэлхий дээр үлдэж хүмүүст анхааруулга өгөх эсвэл шийтгэхээр тэнүүжилдэг гэж ярьдаг. Бас ийм нэгэн Ирландд алдартай түүхүй 1800-аад оны үед County Roscommon нутагт нэгэн залуу бүжигт явхаар алхаж байж. Тэр гартаа модны бүдүү мөчөр эргүүлэн алхаж байсан гэдэг. Энэ залуу нь тэр үеийнхээр бол тун их өөртөө итгэлтэй бүсгүйчүүдэд алдартай залуу байж. Царайлаг спортод сайн бардам. Замдаа нэгэн талбайн хажуугаар өнгөрөхдөө өвстэй довн дээр суун үсээ самнаж буй эмэгтэйг олж харж. Түүний гардах сам нь улаан өнгөтэй байв. Залууч зогсож түүнийг дуудахад эмэгтэй хариулсангүй. Тэгтэл тэр домог судлаачдын хэлдгээр хизэж болохгүй зүйлийг хийж. Энэ залуу уг эмэгтэйг тайван оргисонгүй. Эмэгтэйг өөрийг нь үл тоомсорсон залуу уурлав. Тэгээ тэр гартаа байсан мөчрөө түүн рүү шидсэн байна. Мөчөр агаарыг зүсэн ниссэн ч эмэгтэйд хүрсэнгүй. Энэ нь гайхмаар зүйл байлаа. Учир нь тэр тосгоны хамгийн сайн тамирчдын нэг байсан бөгөөд ийм оройс байг алдах хүн биш. Залуу хэсэг гайхсан ч удалгүй мөрөө хавчаад өнгөрч. Залуу эмэгтэйг дахин доромжилж хил амаар хараачгаад бүжиглүүгөө явсан байна. Бүжгийн газарт очоод болсон явдлаа найзуудаа бахархалтайгаар ярьсан аж. Гэвч хинж инээсэнгүй харин бүгд түгшсэн байв. Чи тэгэх ёсгүй байсан юм, маш буруу зүйл хийжээ гэж тэд анхааруулсан байна. Гэтэл залуу тохуурхсан өнгөөр инээв. Түүний бодлоор энэ бүхэн хөгшин хүмүүсийн үлгэр домог байлаа. Өөрийгөө орчин үеийн хүн гэж боддог байсан учраас сүнс чөтгөрийн тухай ярианд итгэдэггүй. Шүн болж бүжигч өндөрлөв хүмүүс гэр гэртээ харцгаалаа. Гэтэл дараагийн өдөр залуу сүмд ирсэнгүй. Энэ нь юр бусан хэрэг байлаа. Тиймээс тацгоныхон ирлийн баг гаргажээ. Тэд бүжгийн газраас эхлэн түүний гэрлүү буцах замыг даган хайсан байна. Харин ингээд талбайн хажуугаар өнгөрөв. Өнөөх довны дэргэд хүрв. Харин тэндээс өнөөх залууг олж. Түүний бие газар хөдөлгөөнгүй хэвтэж байв, яг л унтаж байгаа мэт. Гэвч тоолгоогоор нь өөрийнх нь барьж авсан өнөөх эмэгтэйлөв шидсэн бүдүүн мод нэвт сүлбсэн байлаа. Баншигийн тухай хамгийн эртний бичмэл тэмдэглэл 12 дугаар зуунаас олддог. Гэхдээ зарим судлаачид 9 дугаар зуун хүртэл улам өрн хүрдэг гэж үздэг. Ирланд улс эртнээс аман уламжлалын соёлтой байсан учраас эдгээр түүх бичигдэхээс өмнө хэдэн зуун жилийн турш хүмүүсийн дунд яригдсаар ирсэн. Маш эртний домгуудын адил баншигийн дүр төрх янз бүрээр дүрслэгддэг. Заримдаа залуу бүсгүй, заримдаа хөгшин эмгэг. Зарим нь түүнийг муу ёрын сүнс гэдэг, харин зарим нь сайн гэдэг. Харин зарим нь аль айлнч биш гэж үздэг. Тэр хүний хувь тавиланг удирддаггүй. Зөвхөн юу болох гэж байгааг анхааруулдаг. Зарим түүхэн дээр тэр хашгирч гардаг, заримд нь түүний дуу аянга нэжигнэх мэт сонсогддог. Эсвэл хад чулуу хоорондоо хавиралдах мэт сонсогдно. Бас зарим нь түүнийг хаалга тогшдог гэдэг. Зарим нь хүний чихэнд үгсийг шивндэг гэдэг. Гэхдээ хамгийн түгээмэл итгэл үнэмшлэр баншигийн уйлах дуун чих цортол чарлах аимшигтай гаслан байдаг. Үл итгэгчид үүнийг үнэг эсвэл шар шувууны дуу гэж тайлбарладаг. Харин үнэхээр сонсон гэж ярьдаг хүмүүсийн хэлснээр тэр дуу нь энэ ертөнцийнх биш мэт санагддаг аж. Зарим хүмүүс 3 удаа хаалга тогшдог эсвэл зорилтод хүний чихэнд шивндэг гэж ярьдаг. Гэхдээ хамгийн түгээмэл итгэл бол бандигийн хашраан нь хингэрэг цолом чанга орилолт байдаг гэдэг. Банши гэх энэ нэр нь Ирланд хэлнээс гаралтай бөгөөд бан гэдэг нь эмэгтэй хүн. Ши гэдэг нь Ирландын тусгай төрлийн дагн буюу сүнснүүдийг илэрхийлдэг. Одоо орчин үед гарсан нэгэн түүхийг өгүүлэн гол дүрийг Кей гэж нэрлэдэг. Тэр Ирландын хойд хэсгийн Ардбой гэдэг газраас гаралтай. Энэ газар түүхээр дүүрэн бараг гэр бүл болгонд ямар нэгэн хачин зүйл болсон тухай түүхтэй. Ардбой дахь жижиг сүмийн оршуулгын газар манай эртний 590 онд байгуулагдсан бөгөөд тэмтгийн том шашны загалмай 1000 гаруй жилийн настай. Кейгийн гэр нь тэр газраас ердөө 5 минутын зайтай. Кейгийн эмээ нь тухайн үед маш өвчтөй, орноосоо босож чаддаггүй болсон байв. Мөн хэдэн жилийн өмнө хараага бүрэн алдсан тул ачцээ нараа дуудаж өрөөндөө яриа өрнүүлдэг байж. Хүүхдүүд нь цай авчирч элдв зүйлийн тухай ярьдаг байсан байна. Тэд эмээдээ маш их хайртай. Кейг 11 настай байхад нэгэн өдөр ээж нь эмээтэйгээ очиж яар цай бэлүү аваачиж өг гэж хэлж. Тэгээд Кей дээшээ гарч зузаан хэвсэн дээр чимээгүй алхасаар шатаар өгсөв. Тэр өмнө нь зөндөө олон удаа орж байсан шигэ өрөөнд орлоо.
"Сайн байна уу эмээ" гэж хэлв. Харин эмээ нь хонгор минь суухдаа тэрийг битгий хөдөлгөөрэй гэж хэлж. Эмээ нь орны хөлийн хэсэг рүү ширтэж байлаа. Кей эмээгийнхээ бүдэг хараагүй нүдийг хараад ширтэж буй газрыг нь ажиглав. Эмээ тэнд хинч байхгүй байх шүү дээ гэж хэлв. Гэтэл эмээгийнхэн сэнхэрнүүд анх удаа олон жилийн дараа түүн дээр тусв. Хонгор минь тэр тэнд сууж байна, яг ил тод харагдаж байна, үсээ самнаж байна гэж хэлж. Шууд л Кейгийн гидс базлаад айдас төрөв. Тэр өрөөнөөс хурдан гарахыг хүссэн ч эмээгээ ганцаараа үлдээхээс айж байлаа. Тэгээд Кей орны булангаар болгоомжтой тойрч хүйтэн мэдрэмжийг үл тоон өнгөрөв. Тэр эмээдээ цай өгөхөд эмээ нь санаа зоволтгүй тэр надад зориулж энд байгаа гэж хэлв. Харин дараа нь Кей ээжтэй юу ч хэлсэнгүй, ах トゥ нартайгаа ч ярьсангүй. Маргааш өглөө нь Кей унтлагын хувцастайгаа доош буухад ээж нь гал тогоонд уйлж байлаа. Учир нь эмээ нь тэр шөнө тайван унтаж байгаад нас барсан байж. Ирландын үхэлтэй холбоотой соёл нь бусад англи хэлтэй орнуудаас тийсвэр. Олон зууны турш нас барсан хүнийг гэрт нь авчирч 3 өдөр байлгадаг заншил байдаг. Авсан нээлттэй байдаг бөгөөд гэр бүлийнх нь эргэн тойронд нь цугларч түүх ярьж, инээлдэж цай эсвэл виски уудаг. Мөн тодорхой дүрмүүд байдаг. Хэн нэгэн шөнж гисэн авсны дэргэд заавал сууж байх ёстой. Толинуудаа бүгдийг нь бүтээдэг, муу сүнс орохгүй, эсвэл талигачин сүнс толин дотор гацхгүй гэж үздэг. Заримдаа цагийг өгсөн цаг дээр нь зогсоодог, эсвэл цонхоо онгойлгож сүнс чөлөөтэй явах боломжийг олгодог. Бас авсва цонхны хооронд зогсож болохгүй. Тэгвэл хайртай хүний сүнс нь дэлхий дээр гацна гэж үздэг. Саяхны хүртэл кининг буюу уйлах ёслол гэж байж. Энэ нь эмэгтэйчүүд заримдаа мэрэгжлийн хүмүүс хүртэл ирж талигачин төлөө уйлан гашууддаг ёс. Үүнийг баншигийн гарал байж магадгүй гэж үздэг. Хайртай хүнээ алдсандаа уйлж буй эмэгтэй нь дүр. Яг л баншитай адилхан. Олон жил уламжлагдсан ирсэн ч анх үүссэн шалтгаан нь мартагдсан ийм төрлийн заншлууд улс бүрт байдаг гэж. Европын бусад газруудад ч баншитай төстэй домогуд байдаг. Британи, Шотланд, Уэльс болоод Баскийн бүсүүдээр. Мөн Европод бас нас барахын өмнө 3 удаа тогших тухай домог байдаг. Хойд Америкийн уугуул ард түмнүүдж үхэл эсвэл өөрчлөлтийг анхааруулдаг сүнслүүдийн тухай ярьдаг. Солонгос Чусан Саажа гэж байдаг. Зарим анимашн кинон дээр ч гардаг. Тэд бол муу сүнслүүд биш, харин хүмүүсийг хойд нас руу чиглүүлдэг үүрэгтэй төвийг сахисан сүнснүүд. Банши шиг дөрүүд бол үхлийн хамгийн том төгс дүрслэл юм. Үхэл ирдэг, харин бид хянаж чадахгүй гэдгийг илтгэдэг. Цаг хугацааны явцад баншийн анхааруулга эсвэл уу гашууны дүрээс муу санаатай сүнс мэд болж өөрчлөгдөж. Гэхдээ үнэн дээр тэр бол муу альбин чөтгөр биш, зүгээр л ажиглагч эсвэл зүгээр л үхлийн гэрч гэдэг. Түүний тухай дэлгэрсэн олон домог ярианаас амьдрал ямар үнцэнтэйг хүмүүст сануулж байдаг гэж. Ирландад баншиг дахин хүндэтгэх эмэгтэй домгийн дөрүүдийг сэргээх хөдөлгөөнч байдаг гэж. Эцэст нь хизээ нэгэн удаа Ирландад очивол баншигийн түүхүүд сонирхол татаж бас тэнд ганцаараа эвгүй орчинд үлдвэл айдас төрүүлэх нь гарцаагүй.